За та бүхний ямрыг айлтгая. Шинжлэх ухааны таны мэдхүйн судалгатгуун нэвтрүүлгийн өнөөдрийн шинэ дугаараар Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэг төрөлнгийн ургамлын англи хэл зүй полигенетикийн лабораторийн эрдэмтдийн ажилтан Хадбаатрын Солонгор гэдэг оролцож байна. Танд өнөөдрийн мэнд хүргье. Та бүхэнд ч гэсэн өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт өөрөө ч өөрсөн гол шалтгаан бол Шинжлэх ухааны академиас эрхлэн явуулдаг таны мэдхүйн цувралын 18 дахь дугаарыг тухайн үед өөрөө ч ном болгож хэвлүүлж байсан байгаа юм ургамал доктор Таяр тийм ээ. Энэ номын нэр бол Монгол орны сонирхолтой цэцэгт ургамал гэсэн нэртэй сонирхолтой ном байсан. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд эдгээрт бол их ойлгомжтой бичсэн байлээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ номын нэрний учраас би анхны асуултад тавья гэж бодож байна. За та бүхний ямрыг айлтгая. Шинжлэх ухааны таны мэдхүйн судалгатгуун нэвтрүүлгийн өнөөдрийн шинэ дугаараар Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэг төрөлнгийн ургамлын англи хэл зүй полигенетикийн лабораторийн эрдэмтдийн ажилтан Хадбаатрын Солонгор гэдэг оролцож байна. Танд өнөөдрийн мэнд хүргье. Та бүхэнд ч гэсэн өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт өөрөө ч өөрсөн гол шалтгаан бол Шинжлэх ухааны академиас эрхлэн явуулдаг таны мэдхүйн цувралын 18 дахь дугаарыг тухайн үед өөрөө ч ном болгож хэвлүүлж байсан байгаа юм ургамал доктор Таяр тийм ээ. Энэ номын нэр бол Монгол орны сонирхолтой цэцэгт ургамал гэсэн нэртэй сонирхолтой ном байсан. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд эдгээрт бол их ойлгомжтой бичсэн байлээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ номын нэрний учраас би анхны асуултад тавья гэж бодож байна. Тэгэхээр энэ ер нь цэцэг гэдэг чинь яг юу юм? Яахаараа цэцэгт ургамал гэсэн нэр томьёол гарч ирдэг. Тэгээ энэ дээр манай орны сонирхолтой цэцэгт ургамал гэж байгаа тийм ээ. Энэ номныхоо нэрний учрыг тайлбарлаж яриагаа эхлэх үү? За сүүлийн асуултаас эхэлье. Тэгээд дарааж бас навч Монгол орны сонирхолтой цэцэгт ургамал гэж нэр өгсөн нь бол одоо цэцэгт ургамал гэдэг маань өөрөө дотроос дахиад хоёр хуваагддаг. Тэрний бол энэ цуврал маань өөрөө хос талын үрт ургамлыг голчлон оруулсан байгаа. Үрийн хос тал гэдэг маань бол одоо хүүхдүүд болон бусад хүмүүс ч гэсэн мэдж байгаа буурцаг гэж харахад хоёр хавцтай байдаг тийм үр нь хоёр. Тэгэхэд бол одоо өөр сонгоны үрийг задлах гэхээр задардгүй. Тэгээд хүүхд бол одоо хүн болгоны иддэг самраас цөмглөөрөөс үрэн салдггүй тий. Тэр нь болохоор нэг үрийн талт гэж авдаг. Тэр бас нүцгэн үрдлөгөө орно. Сонг нь болохоор үрийн нэг тал гэж авдаг. Тэгээд үр ургахтаа буурцагт үрийн хос тал гэхлээр дөнгөж урахаараа юм хоёр навч гарч ирдэг. Тэр нь хоёр тэрүүнгээр нь болохоор үрийн хос тал гэж ярьдаг. Өшөө дахиад нэг талд үрт цэцэгт ургамал гэдэг маань дөнгөж урахтаа ганцхан юм навчнаас эхэлж ургадаг. Тэрүүнгээр нь англиад нэг үрийн талд хос үрийн талд гэж нэрлсэн байгаа. Цэцэгний хувьд бол тэгээд Монгол орны хос тортолт үрт ургамлын сонирхолтой тийм материалуудыг эмэгтгэхэд энэ 18 дугаар цуврал дээр оруулсан байгаа. Гэхдээ бол энэ зөвхөн нэг хэсэг нь цөөхөн хэсэг нь одоо хүмүүсийн мэддэг мөртлөө яг энэ цаана юу гэдэг вэ гэдгийг бол нөгөө нэг төдийлөн хүмүүс анзаарч мэддэггүй тийм материалуудыг эмэгтгэж оруулсан байгаа. Эхний асуулт нь болохоор цэцэгт ургамал цэцэг гэж яг юу юм гэдэгсэн тийм. Цэцэг гэдэг маань бол өөрөө ургамлын үржлийн хэрэгтэн. Тэрэнд бол цомрлог орно, дэлбээ орно, үр оловсрох орно, тэгээд өрөвч орно. Одоо эрт цогц гэдэг тоос гэж ярьдаг тийм хүмүүс. Тэр бүгд нийлээд цэцэг гэдэг хэрэгтнийг үүсгдэг. Энийг бол одоо бас бид тэр болгон сайн мэдэхгүй тийм ээ. Өөрөө тэндээсээ үр жимсээ боловсруулаад тэгээд явдаг байх юм тийм. Үр тогтоод тэгээд тэндээс үр жимс нь боловсроод тэгээд жимс боловсрсны дараа бол олон хэлбэрээр тархна. Одоо салхиар тархаж болно, амнаар тархаж болно, дахиад
цаашаа амьтныг эдэж тижэл болоод гидсэнд нь задрахгүйгээр өтгөнөөр нь дамжуулаад тархац нутгаа тэлж ээж болно. Янз бүрийн цохилтолгоотой байгаа. Тэгэхээр энэ үржилтийн хэрэгтэн хэр чинь одоо бэлгийн одоо ийм эдэр гэж байх уу? Байгаа. Одоо өр боловсрох орон гэдэг маань бол эм цогцоо хэлж байгаа. Тоос гэдэг нь болвол эр цогцоо хэлж байгаа. Тэгээд дахиад тоос хүртэлтэй хэлбэрүүд нь болохоор бас янз бүр байдаг. 2 3 хэлбэртэй байдаг. Одоо амьтнаар тоос хүртэн одоо зөгийн тий. Зөгийн бол одоо энэ тохимол дээр бас гарсанчлан зөгийн бол шавжаар тоос хүртдэг нэг хэлбэр нь. Одоо цэцэгнээс цэцэгний хооронд дамжаад олон цэцгийн тоосыг өөртөө хөлөндөө биедээ наалдуулаад тэгээд тухайн зүйлдээ бол тоосыг хөргөж өгөх тийм цохилтолгой байгаа. Дахиад нэг хэлбэр нь бол салхиар тоос хүртэх. Одоо салхиар одоо яг цэцгэлж байгаа эд цэцгэлтийн үе дээр нь салхи зүгээр жоохон нэмэрлэл өгчин сэвшээ салхи гараал өгөхөд бол бусад ургамлуудтай очиж тоосыг хүртэж чинь гэсэн үг. Дахиад нэг хэлбэр бол одоо усны ургамлууд голцоо усаар дамжиж тоос хүртэн усны урсгалаар одоо цэцгэллээд тоос нь хөвөөд гараад ирэхэд бол урсгалаараа дамжуулаад бусад яг нэг зүйлийн бусад ургамлуудтай тоосыг хүртээгээд явчихдаг тийм. Тэгэхээр цэцгэн дээр бол мэдээж зөвгүй одоо ирж байна тийм ээ. Зөвгүй одоо ирвэхэ тэр бол Астоныг шон дурлаж тэр цэцгэн дээр л одоо сууж байна шүү дээ. Тэр татах хүч нь одоо яг юу вэ? Тэр татах хүч бол цэцгийн бал гэж байгаа. Тэр бол цэцгийн балвч гэж тустай эргэтэн байдаг. Тэр тустай эргэтэн дээр нь бал ялгардаг. Тийм чихэрлэг гоё ангилан үнэртэй тийм балаар нь одоо амьтад тэрэнд татагдаж идэж жилээ болгож ингээ бүр шумбаж ордог тий тэр цэцэг рүүгээ. Тэр тэгэхээр цэцэгнийхээ яадаг байх нь бүр ёроол хэсэгт нь тэр балвчнууд нь байрладаг. Тэгэхээр одоо тэр тоосыг улам өөртөө наалдуулахын тулд тэр цэцэг нь өөрөө бас яг тийм цохилтолгойтой болчихсон. Өөрөөр хэлбэл одоо тэр одоо үрээ түгээхийн тулд тэр шавжийн хэлбэрийг ашиглахын тулд одоо тийм гоё үнэр гаргаж гоё өнгө ялгаруулж тэгж гэсэн үг. Тийм гоё үнэр ялгаруулна. Тэгээд өшөө бас дахиад халуун орны ч гэсэн нэг тийм жишээ байдгийн. Махчин ургамал. Тийм маш тийм эвгүй тийм үнэр үнэртүүлдэг. Тэгэнгүүт тэрэнд нь татагдаад шавжнар очиж суудаг. Одоо тэр ялаа энэ төр чин дандаа нэг органик ялзарсан үнэр нь дуртай байдаг шүү дээ. Тэ очиж ингэж идэж уудаг. Яг тэрнгээр болвол одоо өргөтөж ингэж ялаа нараа баллон бусад шавжнарыг барьж иддэг шүү дээ. Тэ яг тэрэн шиг бас нөгөө юунууд балвч бол тийм одоо жишээ нь сарнаа цэцэг бол ямар гоё үнэртэй байдаг лээ. Тэ яг үнэртгэд л тэр бол одоо цэцгийн балвчнаас одоо тэр нөгөө диск гэж ярьдаг цэцгийн суудлан дээр бас их гоё ангилан үнэр ялгаруулдаг тэр эргэтнүүд тэнцээ байждаг. Тэгэхээр яг цэцэг дургамал бол ингээд өөрийнхөө үр жимсийг боловсруулаад тараа түгээх бас тийм тогтолцоо байж штэ. Энэ цэцэг ургадгүй ургамлууд яаж одоо энэ үржилийн юм өөрөлдөл тардгийг. Тийм ургамлууд болохоор өөрөө спорт ургамлууд гэж явдаг. Тэр бол өөр дээрээ үржил нь явагдаад тэгээд жижигхэн өөртөө адилхан юм жижигхэн эргэтэнцрүүдийг үүсгэж байгаа тэгж үрждэг тийм ургамлууд байгаа шүү. Цэцгийг бол ингээд ургамлын үржлийн эргэтэн гэж байна шүү дээ. Тэгээд нэг ширхэг цэцэг дээр чи хоёр эс нь хоёулаа байж гэсэн үг үү? Хоёулаа байна. Хоёулаа үрж. Гэхдээ дахиад тусдаа өөр эер эм цэцэгтэй ургамлууд ч гэсэн байдаг. Тэрийг ялгаж болох уу? Болно. Одоо жишээ нь одоо улиасыг одоо бид нар харахад намар хавар эрт ажигласан болвол улиас навч гарахаас өмнө ийм хүрэн улаан яг энэ шиг ийм санжгансан эм хэлбэртэй тоос ушнууд гарсан байдаг. Тэр бол улиасны эр батгална. Одоо дахиад энэ эмүүд нь бол одоо илт тодорхой юм шүү дээ тий. Одоо нөгөө хүн гаргадаг гэдэг. Тэр бол эр бие эм бие эм цогц гэж ярьдаг. Үгүй эм бие одоо юу хэмдэ эм мод нь.
Тэгээ ургамал зөөч нэг хүн надаа нэлээд дээр ярьж ирсэн юм аа. Улаанбаатар хотод чинь тэрэ яриад нэг хөвөн дэр юучин ясаасаа тараад л алерги юм болоод одоо юм байдаг байсан шүү дээ. Энэ ургамал бол ингээ юм гэж байт юм аа. Ингээд имийн дандаа тарьдсан байна. Тийм учраас ийм асуудалд орж ирээ ярьж ирсэн тийм талбай юу. Бага. Ер нь бол бас яг дан ир цэцэг тарихлаар бас асуудал байдгийн. Яагаад гэвэл одоо Скандинавын орныхан ч өөрсдөө хусны орн тий. Тэнгүүд яг эд хавар хусны цэцэглэлтийн үеэр бүгд астм одоо аллергийн нүүдэлдэг. Одоо эр модны харшилтай хүмүүс их байдаг. Тэгтэл одоо сүүлийн жилүүдэд хүртэл ажиглагдаад байгаа. Одоо ингээд яг хавар болоод одоо цэцэг ногоо дэлгэрхийн өмнө ингээд харшлуудлууд байна, астм хөдлөөд байна гэдэг. Тэр бол одоо айгуу түгээмэл болсон эр цэцэгнээс харшилтай болчихж байгаа гэсэн үг. Одоо эр модны цэцэгнээс харшилтай болчихж байгаа гэсэн үг л дээ. Одоо бид нар ч өдөр болгон амьдралдаа цэцгийг одоо ингээд цэцгийг харж баясаал одоо тавшраал одоо ингэж байна. Энүүгээрээ дамжаад ялангуяа өсвөрийн үеийн хүүхдүүд бол байгальтайгаа ойрхон байгалаа хайрлах үзэл бол эндээсээс их төрдөг шүү дээ тийм ээ. Тэгэхээр их сонирхолтой сайхан сэдв ярьж байна. Би одоо нэг зүйл асуумаар байна. Монгол оронд одоо хичнээн төрөл зүйлийн ийм цэцэг тургамал байдаг юм. За одоогоор бол Монгол оронд 111 төрлийн 3087 зүйл гэж тэмдэглэгдсэн байгаа. Гэхдээ хос үрийн талд нь бол яг хос үрийн талд цэцэг тургамал нь болохоор 2467 зүйл ургамал хамгийн сүүлийн энэ 22 оны 4 сард гарсан шинжлэх ухааны өгүүлэлгээр тэгж батлагдаж гарсан байгаа. Энэ төрөл зүйлийн саяын хэлсэн тоо байж тээ. Энэ одоо бус орнуудтай харьцуулахад их үү бага уу дунд шилбэр нь ер нь тархацаагууд. За ер нь бол ургамлын тархац хурд унцаал дагаж байдгийн. Манай оронд бол унж байгаа нийт жилийн хурд унцны тоо нь бол бусад газруудынхыг бодвол харьцангуй бага. Бусад дэлхийн бусад орнуудынхыг бодох юм бол илүү хуурай, илүү бид нэр далайн түвшнөөс илүү өндөр өргөгдсөн. Одоо Монголын тэгш өндөрлөгт бол яг л энэ орчинд тасаж ургасан ургамлууд л цэцэг тургамлууд ургаж байгаа. Тэгээд яг дэлхийн нийтээр бол хос үрийн талд цэцэг тургамал 21,000 зүйл гэж тэмдэглэгдсэн байдаг. Тэрнээс бол одоо манай оронд одоо 2400 зүйл нь л ургаж штэ. Одоо 1%, дөнгөж 1%. Тэгээд одоо манай орноос урагшаага одоо экватор, тропикийн бүсүүд одоо борооны улирал нь хурд унц ихтэй газруудад бол бараг дэлхийн нийт бүртгэгдсэн ургамлуудын 50-60% нь бол хангалттай ургаж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ Монгол орныхоо байгалийн байдлаас шалтгаалаад нэгтлэгийг хайрлах, ургамлаа хайрлах, тэр дундаа цэцэг жимсэн ногоогоо хайрлах, байгалийн унган хэлбэрээр навж үлдэх ийм их зайлшгүй шаардлага байна да. Тэгээ ер нь бол хамгийн түрүүнд энэ бол хүүхдүүдэд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Тэгээд одоо хүүхдүүдийн одоо идэж ууж байгаа, танин мэдж байгаа бүх юмнууд нь бол одоо хотчлолтоос болоод бүгд ингээ холтцсон тий. Тэгэнгүүт ч одоо гараал явхлаар хүүхдүүд яадаг вэ ингээд цэцэг ургаж ангууд өө эний чи ингээд тастаад авчи гэдэг энэ бүх байдлыг болиулахын тулд бол одоо манай академиас гаргаж байгаа энэ тохиомлын гол зорилго нь болж байгаа байгаль орчноо хайрлаач. Энэ бүх одоо та нарын ингэж амьсгалж байгаа гарыг юу гэж байна? Ургамал өгж байна. Та нарын идэж байгаа бүх тэр чихэрний суурь нь юу вэ? Ургамлаас гаргаж авч байна. Тэгээд энэ хүүхдүүдийн одоо ханиад төрөхөд ч гэсэн өгдөг чихэр өвс гэхэд байгалийн чихэр өвсэдэг тий. Тэгээд энэ бүхнийг бол одоо эхлээд танин мэдчих юм бол дараа нь хайрлахад хүүхдүүд бол чадна. Тий. Энэ яг артталт нь яг юу байгаа вэ гэдгийг мэдээд авах юм бол тэгээд болцдог байхад нэг 84 дугаар сургууль дээр яг энэ тохиомлын дагуу сургалт хийж байхад бол хүүхдүүд их хөөрхөн хүлээж авч байсан. Гэхдээ тэд нар яг байгаль дээр бол мэдгүй. Одоо ингээд за одоо энэ бүтээгдэхүүн яаж гардаг вэ гэл одоо анхлын үнэрт ургамал гэл
яриад одоо эхлэнгүүд чинь арц ган гэлтэнгүүд өө тийм гандан дний чи үнэртчихсэн. Тийм манай гэрт энэ чи гангаар ундаа хийжсэн гэж хүүхдүүд яриад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэд нар нэрийн сонсоод байдаг тэг боловсруулсан бүтээгдэхүүнийг хараад байдаг боловч яг байгаль дээр бол тэр яаж ургадгийг нь бол мэддгүй юм байл л дээ. Цэцгийг бол одоо ишл хотын хүүхдүүдийн хүрээнд бол үнэхээр энэ хотын нэг том соёл болгож сурчламаар байгаа юм тийм ээ. Тийм. Ер нь бол цэцэг байгаль тэр чигтээ бол хүнд өгдөг өгөөж нь маш өргөн. Тэгээд цэцэг бол тэр цэцмээ бол одоо яг тухайн байгаль дээр одоо цэцгэлж байгаа ургамлууд яг тухайн сезонны үе гэж яддаг шүү дээ. Яг тэр нөхцөлд нь байгаль дээр нь гараад ирэх юм бол хүн ер нь хаанаас ч тийм үнэлж авдаггүй тийм нэг таашаалыг авдаг байгаа. Одоо нөгөө жишээ нь хэд л одоо өнгөний тий үнэрний тэгээд нөө бүхэл 5 метр хүүгээрээ мэдэрч болох бүхэл дээд хэмжээний таашаалыг бол авдаг. Одоо нэгдүгээрт бол байгаль дөнгөж гарахад биднэрт өгж байгаа өгөөж нь тэр хоёрдугаарт бол одоо бэлчээрийн мал аж ахуй маань бол одоо тэднийг идэж ундаалаад тэгээ биднэрт бас дагалдах бүтээгдэхүүнүүдийг өгдөг шүү дээ. Сүү, цагаан идэ, тэгээ махан бүтээгдэхүүн тэгээд тэрний дагалдахуудыг өгнө. Эмийн бүтээгдэхүүн болгож хийж байна, хэрэгжилж байна. Читамон гэхэд бол чихэр өвсөөр хийж байна, тийм. Чихэр өвсөөр ханиадны сироп хийж байна монголчууд. Дахиад цайнууд хийж байна. Монгол орнч харьцангуй цайны ургамал илбэгтэй орн. Тэгтээ бол бусад орнуудыг бодвол манай зүйлийн баялаг маш ядуу шүү. Илбэг гэд бас түүгээд идэж уугаад ижээс болохгүй. Таньж мэдээд ингэж хэрэгэлдэг юм байна гэж зохистой хэрэглээнд орвол бас болно. Тэгээд ялангуяа эмийн ургамлын талаар сурчлагын хийгээ ярихаар жоохон төвхтэй юм шиг байгаа юм тийм ээ. Яг тэр үнийгээ дагуу хүмүүс зохистой цаг хугацаанд нь түүхгүй тэгээд бас байгалаас үүдэх юм нь ажиглагдах юм байна шүү дээ. Монгол орны байгалийн бүс бүслөрт ургана. Өндөр уулт ургаж байгаа цэцэгт ургамалч гэж байгаа. Говьд ургаж байгаа хуурай газрын бас цэцэгт ургамалч гэж байгаа. Тэгээд ер нь бол ус чигийн хангамжаас шалтгаалаад одоо говийн ургамлууд гэхэд үрлээл чиг унангууд ургаал шууд үрээ тараагаал тэгэл хагдарчдаг. Дахиад дараагийн чигийг хүлээж идэг тийм зүйлүүд ч бас байгаа. Дахиад үндсэн доороо бэхжсэн чиг урнангууд шууд ургаад ногоо масаа өгөөд тэгээд малыг тэнхрүүлдэг тийм ургамлууд ч бас байгаа. Одоо тэр нь таан хүмүүл гэж ярьдэн шүү дээ, тийм. Дахиад нэг хэлбэр нь говийн ургамлын чиг унангууд суу хэлбэрээрээ бийждэг. Харахад бол нэг юм хатцсан юм шиг. За энэ ч одоо баг уурахгүй дээ. Энэ одоо хав хатуу юм биш дээ гэтэл чиг унангууд шууд л навчаа өгөөл цэцгэлээл эхэлдэг. Тийм ерөөсө чигнээс л бүх зүйл хамаарат байгаа. Тэнгүүд өндөр уулан дээр жоохон температур нэмэх рүүгээ чиглээл одоо нөгөө өндөр уулын тэр хүмүүс цаснууд нь хайлал эхлэнгүүт шууд ургаад эхэлдэг тийм ургамлууд бас байгаа. Температур өндөр уулын болохоор температураас хамаарат байгаа. Чиг хангалттай байдаг боловч жоохон дулаараад эхлэнгүүт ургаад эхэлдэг. Тэр өндөр уулын ургадаг ургамлууд вансын бүрүү алтангаг нуруу дэргээ намууд цэцэг дэргээд байж тийм тэрийн тухай жоохон дэлгэрэнгүй ярих уу. За вансын бүрүү ч одоо нийлмэл цэцэгтний хөвгт байдаг. Тэгээд манай оронд бол яг өндөр уулны талбай маш цөөхөнтэй. Талбайгаар ярих юм бол Монгол орны хэдэн хувь хичээлээд айгүй бага хувийг эзэлдэг. Тэгэнгүүт чигийн хуримтлалт тэнцээ байдаг боловч температур жилийн бараг ихэнх үйлрэл нь бол хасах температуртай байж байгаа. Одоо мөнх цастай өглөөд гэж яддаг шүү дээ. Тийм болохоор бол зуны нэг хэдхэн өдрүүдэд ч юм уу айлсгал зуны нэг ганцхан сар тэнцээ ургамал ургаад тэгээ буцаад хагдарчдаг. Байсан бол одоо сүүлийн жилүүдэд одоо нэг дэлхийн том асуудал байгаа тий цаг уурын дулаар л тэрнээс шалтгаалаад чигийн хангамжтай байсан бол дахиад хуур ажилт нэрвэгдээд эхэлчихэж байгаа. Тэгээд ярангууд дахиад өндөр уулын ургамлын зүйлийн бүрдэлт аюул занал хүрээд ирчихэж байгаа гэсэн үг.
Тэгэнгүүт өндөр уулын ургамал чи өөрөө маш жижигхэн давчаа ургамлууд байдаг. Хүний нүдэнд бол одоо зөвхөн чулуу тэгээд хатны хан цав тэгээд жоох юм хөрстэй хэсгүүдээр л хүний нүдэнд үзэгдэх хэмжээний тийм л жижиг ургамлууд байдаг. Маш сайн ажиглах хэрэгтэй байдаг. Тийм. Тэгээд зориуд тийм биеэ тийм жижигхэн болгох тийм энерги баг зарцуулж хурдан үржилд орох тийм цохилтолгоонд очичихсан тийм л ургамлууд байдаг. Давжаарсан. Тийм. Тэр ойд ургаж байгаа ургамлууд бас нэг би таасан дөрв зүүч гэдэг юм уу түгээмэл ургадаг ургамлууд байх шиг байна тийм ээ. Тэр жамын мэддэг цэцгээс ахуулаад л тэр одоо нэг үзэлцэг нэтрэл байхан ургаж штэ тийм. Энэ бол ойгоос өөр газар нэх ургахгүй гэсэн үг. Тийм. Ойн бүрдүүлж байгаа экосистем нь өөрөө гүзээлцэг нь жам мэдгийг ургуулах таатай орчин нөхцөл нь болж байгаа. Ягаад гэвэл ой модны тэр тэтмүүд нь нарны гэрлийг сарниулаад тэгэнгүүтээ доор нь тодорхой хэмжээний чийлийг нөгөөд тэгээд дахиад тэр шилмөст тэр нөх холимог ой одоо шилмөстэй ч өөрөө доор нэг маш их тийм хүчлэлтэй байдаг. Одоо нэг бороо оронгууд нь шилмөөсөн дээгүүр нь ялгарч байгаа тэр хүчлүүд нь хөрсөн дээр буугаад ирэхлээр ихэнх ургамлуудыг бас юу тийм өхүүлчихэд идэг болохоор тэр бүхнийг бас давж ургаж чаддаг тийм ургамлууднаас уургадаг. Тэгээд одоо дөрөв асуул өдөр намууд цэцэг гэдэг чинь нөгөө нэг савн хийдэг намууд цэцэг мөн үү? Мөн. Одоо тэр шүлгэн дээр идэг намууд цэцэг бол одоо мөн л байхдаа тэр жоохон багтал намууд цэцэг гэж шүлэг уушаад идэг гэсэн шүү дээ. Одоо тэр Вансенбругд явал магшин сайхан шүлэг байдаг сүлдэн дуу муу болцсон тийм ээ. Тэгээд тэр чи одоо нэг тийм нэг уран зохиолын том дүр болчдөг шүү дээ. Энэ одоо цэцэг бол тийм ээ. Тэр үнийг нэг нарга байхгүй одоо энэ намууд цэцэг голтвор гэдэг миний хүртэл одоо голтворын цэцэг гэдэг дуу байдаг. Тэгээд энэ бол нэг тийм сонин гоё хүний одоо яруу найршны нэг мэдрэмж таашаалт нийц нэг гоё орчин байгаад байна одоо тийм ээ. Тэгэхээр энэ эдэр нь бол хөвчлэн одоо тийм зүгээр нэг цэцэг биш энэ чинь одоо эмийн ургамлын төрөл зүйл болцсон байгалийн бас нэг өөрмөс онцлогтой юмнууд байгаад байна шүү дээ тийм ээ. Энийг одоо яаж хайрлаж хамгаалах ёстой юм бол ер нь тархацын судалгаа бодлого бол нэрийг хийгдсэн байдаг л та. Ер нь сүүлийн үед ингээд асуухад энэ маань одоо олширч гин үү одоо ховордож гин үү ер нь ямар хөө байдалтай байдаг ер нь. За одоо энэ хамгааллын статус дээр бол Монгол орнд бол Вансенбруг бол хуульчлаад улаан номонд оруулсан байдаг. Хуулиндаа хүртэл Монгол орны ховор ургамлын төрөл зүйлд багтаацсан байдаг. Дахиад олон улсын IUCN гэж үнэлгээ өгдөг. Тэрэн дээр устж болцсгүй гэдэг критериуд руу оруулсан байдаг. Ямар нэгэн байдлаар тэрнийг ахуй хэрэглээнд ч бай, үйлдвэрлэлийн зориулалтаар ч бай хэрэглэхийг бол хориглосон гэсэн үг. Тэгээд тэртээ тэргөө нөгөө нэг дэлхийн дулаар л гэдэг энэ нүдэнд үзэгдэхгүй гарт баригдахгүй. Тэгсэн мөртлөө хүмүүст мэдрэгдээд байгаа шүү дээ. Нэрээ дулаараад байна. Өмнө нь ийм байдгүй байсан шүү дээ. Ийм зам байж байгаагүй. Ийм хавар байж байгаагүй гэл ингээл хүмүүс ийм өвөл байж байгаагүй гэл. Одоо ялангуяа өвөл 102-ыг бол хүмүүс илт мэдэрчлээ шүү дээ. Өвөлдөө болвол ста нэр тас хитл та нарын залуу наснд бол илүү сайн мэдрэгдэжсэн баг тий. Их амар өвөл идэг байсан, гар хөлтчихэд идэг байсан, чихэлтчдэг байсан гэл гэсэн тийм өвөл байхаа болчихсон. Одоо 100 гэхэд те 100-ны улирал нь одоо шөндөө бараг хасах температур руу орчих гол дааруулаад өдөртөө болохоор ингээд температурын бүр эрсдэс ийм харьцангуй нөхцөлд бол ургамлын хувьд бол ургах нөхцөл нь ч бүрдэхгүй. Тэгээд дахиад ийм хэцүү ингээд ийм дарамтыг ингээд тэсэж давж ингээд ядаад урах гад тахт нь дахиад хүмүүс очиж ингэж сүйтгээд байвал эн чинь бүр байхгүй болчихно. Дахиж хизээч нөхөн сэргийгдэхгүйгээр алга болно, уст нь үгүй болно гэсэн үг байхгүй юу?
Тэр нь бид нар чинь нөгөө дөрвөн улирлыг одоо бахархаад байдаг. Дөрвөн улирлын тухай шүлэг бичиг яруунаар гэж байдаг юм бол да бүгд бичсэн байдаг. Гэтэл энэ бол одоо үнэхээр нэг хүний амьдрал бол мэдрэгдэх хэмжээнд өөрчлөгдөж байна шүү дээ. Хавар намар нь одоо урт болоод өвөл зун богино болоод байх шиг байгаад байгаа. Тэгээд энэ бол одоо экосистем юмд нөлөөлдөг байх та. Тийм одоо энэ ургамлын одоо вегетацийн хугацаа гэж энэ манай монголч өөрөө ургамал урах хугацаа нь маш богинохон. Одоо дунджаар бол өмнө нь бол 120 хоног байсан бол одоо тэр хоногуд нь ингээ бүр багасаад байгаа. Тэр энэ богинохон хоногд арай гэж одоо ингээд урах гэдэг ангууд дахиад өдөртөө ингээл аягүй сайхан налаагаал нэмэх градустай 12 20 гэдээ байжснаа шөндөө огцон бууралт өгчөнгөт тухайн ургамлыг бол ургах тэр нөхцөлийг бүрдүүлэхгүй тэсэн үлдэх тэр чадварын л тэсэн үлдэх чадварт нь хүртэл нөлөөлөд байгаа л гэсэн үг л дээ. Дарамттай илүү их дарамт үүсгэж байгаа гэсэн үг. Би нэг хоёр зүйлийг тодруулаад асуугаад би дөрөв хэллээ нэг голдуурын цэцгээд шүлэг өчээд энд нөгөө чулуун хөө ая бичээд бидний хүүхд мөнгө царал болсон байхгүй юу. Тэгээ манай нутгийн дээр даваа хөө гэж нэг огшин тэр дуугол жигтэйхэн сайхан хүлээж аваад тэгээ голдуурын цэцгийг хайсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь 2 дугаар эмнэлгийн хашаан дотор нэг төгөл байна гэн энэ амгалангийн нэг төгөл байна гэн тэгээ хоёрхан газар байна өрөөс Улаанбаатар дөр байдаг юм байна гээд тэгээ тэндээсээ өрслөөж аваад хашаанда тариад одоо 20 жил болж тэр нь бүр өндөр ургацсан надаас өндөр юм төгөл болоо ургацсан тэгээ гоё өнөртэй тийм ягаан цэг юм билээ тийм ургамал тийм тэгэхээр хүн болоо зүгээр яруу найргийн дүр дүрсэл болохоос илүүтэй тэр хүмүүс тэгж мундаг хүлээж авч штэ тийм бүр хашаанда тариад тэгэхээр голдур цэцгийн талаар та нэг ярьж байж тэр сирен гэд одоо таны хэлээд байгаа сирен мөн биз дээ тийм Монгол оронд бол яг байгалийн зүйл бол байхгүй гаднаас авчирч нутгшуулж ургуулсан сөөгийн байгаа голдбор гэж. За нэлээд хідэн зүйлийг тармилжуулаад ах шиг байгаа. Би бол яг сайн мэдэхгүй. Би байгалийн цэцэг турмлуудыг мэдж байгаа болохоор энэ тармилуудыг бол яг сайн мэдэхгүй. Цэцэрлэг хүрээлэн дээр л байгаа. Тийм. Хид хідэн зүйлүүдийг бол сортыг бол тармилжуулаад тэгээд хотын ногоон байгууламжинд гарахад стандартуудыг батлаж өгсөн юм бэл. Тэгэхээр хоёр газар байсан гэхээ бодвол тарьжсэн байшаа цөөхөн тарьжсэн байна. Тийм цөөхөн байсан. Нөгөө нэг цэцэг бол одоо яргуу бол ерөөсө хаврын бэлэгдэл бас л уран зохиолын том төрсөл болсон хүн болгон дээр бичдэг тийм ээ. Тэгээ яргуу цэцгийн одоо тэр хамгийн анх одоо тэр цасыг одоо хайлуулаа гараад ирж байгаа тэр баатарлаг юм харагддаг штеп. Бид нар би бол галт цэцэг юм болов гэж одоо хараг ойлгодیں۔ Тийм гоё ижидтэй тийм ээ. Тэгэхээр энэ яргуу яагаад хамгийн дөрөв цэцэг гэж ургадаг юм. Тийм юу байна уу? За нөгөө юу яадیں۔ Яг энийг ярихын тулд ургамлын бүр нэг бүтээгдэхүүн байдлаас нь эхэлж ярих хэрэгтэй. Ургамал өөрөө фотосинтез явуулаад тэнгүүтээ фотосинтез гэдэг нь гэрлийн нийлэгжил явуулаад хүчил төрөгч, цаардуул, ус ялгаруулдаг. Тэгэнгүүт дахиад тэр ялгарсан цаардуулаа гадагшлуулахгүйгээр дахиад дараагийн бүтээгдэхүүн бодис төр нийлэгжүүлж эхэлдэг. Тэгэхээр тэрнийг нөөц дэжилийн бодис болгоод ашигладаг гэсэн үг. Одоо тэрний нэг жишээ нь бол одоо энэ цэцэг турмлуудыг хэрэглэх гэдэг дээр байгаа шүү дээ. Цайных байна, үнэрт байна, ашигт байна, цардуулт гэдэг ингээд энэ бүх маань дандаа ургамлын хоёр дахь бүтээгдэхүүн бодисын үр дүн юм байгаа. Тэгэнгүүт энэ яргуу яагаад эрт цэцгэлээд байгаа юм бэ гэхээр яргуу тэр одоо өмнөх жил зуныхаа турш одоо цуглуулсан нөөц тэжээлийн бодисоо үндсэндээ хадгалсан байдаг. Тэр үндсэнд хадгалагдсан байжгаад тухайн одоо температур агарын температур бол нэмэгдээд цас хайлаад чийг аваад эхлэнгүүт тэр нөөц тэжээлийн бодиснууд нь бусад ургамлуудыг бол хамгийн түрүүнд идэвхжээд тэгээд
одоо яргууны цэцэг гэж одоо нэг хэлээд байгаа шүү дээ тий. Тэр цэцгийг ургах нөхцөлийн бүрдүүлээд тэндээсээ яргуу ерөөсөө нэг тэр бодисныхоо одоо нийлэгжилтэнд өдөөгдөж гарч ирж яргуу маань цэцгэлж байгаа хамгийн түрүүнд. Тэгэхээр тухайн орчинд байгаа бүх ургамлуудаасаа төрүүлж гарч байгаа гэдэг маань уурагт тижэл маш их өндөр. Цэцэгнүүд хамгийн түрүүнд ер нь тухайн ургамал ер нь одоо цэцэгт ургамал төрүүлж цэцгэлгээсээ өмнө бол уургийн агуулмж их өндөр байдаг. Тэгээд яг цэцгэлж байгаа процесстой бол цэцгэндээ хамаагүй уург нь очсон байдаг. Тэгэнгүүтээ хагдрангуут уургийн агуулмж буураад нүрс усны агуулмж өндөр болчихдог. Тэгэхээр бол одоо яргуу яагаад тэгээд гарч байгаа юм бэ гэхээр уурагт агуулмж нь одоо эрт гараад ирж байгаа шүү дээ тий. Одоо нүг уургийн агуулмж нь өндөр болчингууд одоо тэнд байгаа бусад нэг ядарсан амьтан биш үү? Зэр, гөрөөс, мал тий. Одоо тэр ургамлаар тижэл идэг бүх амьтдад бол тэрнийг идчихэж одоо юу яадаг. Босож ирдэг одоо хүч тижэлээ нөхөж авдаг. Яргуу бол одоо хооронд урах уу? Хасаг урах уу? Зөв манай өндөрлөгт урах уу? Монгол орны хувьд бол яргуу маань 8-9 зүйл ургаж байгаа. Тэгээд яг жинхэнэ тархац нутгийн хувьд бол одоо экватороос хоошоо бариал гэж бүс байдаг тий. Тэр бариал бүс дээр ерөнхийдөө бол хамгийн их зүйл ургадаг тийм ургамал. Одоо нэг манайх ч одоо бариал циркон бариал гэдэг бүстэй ордог одоо ургамал одоо байгалийн биогеограф гэж байдаг. Тэрнгээр бол одоо циркон бариалаас бариал бүс рүү ургаж яадаг. Яг тэр цагираг дотроо бол яргуу маань хамгийн өндөр зүйлтэй ургаж байгаа. Энийг асуугаад байгаа шалтгаан бол жишээлбэл хайкгүй шилэг гэдэг одоо Японы 3 мөр шилэг байдаг байхгүй юу? Тэр бол улирлын тухай шилэг юм. Заавал улирлын тухай агуулга байж хэвээр. Гэхдээ заавал хавар намар зун өвд гэж ингэж хэлэх албагүй. Гэтэл Япончууд бол жишээлбэл мэлхий гэдэг үг орсон байх тэрийг бол хаврын тухай шилэг гэж ойлгочихно. Хаврын бэлгэдэл байна шүү дээ. Тэгээ манай яргуу гэдэг үг орсон байх тэр чинь хаврын бэлгэдэл гэж ойлгочихж байгаа байхгүй. Тийм учраас Монголын онцлог байж магадгүй гэж асуусан юм да. Зөв. Ийм байдаг шүү дээ. Яргуу одоо пулсатила гэдэг энэ бол өөрөө нөгөө холцон цэцэгтний овогт хамаардаг ранункуляци гэдэг. Тэгэнгүүт ранункуляцийн ихэнх ургамлууд өөрөө хаврын эртэж ургамлууд байдаг. Тэгэхээр рана гэдэг маань өөрөө грекээр латинаар мэлхийг сутгадаг. Бас сонио тий. Их сонио. Тэгэхээр зөвхөн Монгол ургадаг Монголын одоо унган ургамлууд нь одоо ямар ургамлууд байдаг юм бол. За цэцэг ургамлын тухайд. Цэцэг ургамлын тухай зөвхөн Монголд ургадаг гэх юм бол алтан хундаг гэж байгаа. Адонис гэдэг. Адонис Монгол алтан хундаг. Адонис монголика гэж яддаг. Дахиад хулан хойрог гэдэг говьд ургадаг. Сөөг байдаг. Тэр ургамал маань бол хамгийн сүүлийн мөслөгийг давж одоо мөслөгийн үеийн үлдэр ургамал гэж явдаг. Энүүгээрээ ч бас их онцлог тийм ургамал байгаа. Энэ унган ургамлаа хайрлах нь хамгаалж авч үлдэх нь өөр монголчуудын өөрийн хүндрэлтний өмнө хүлээсэн үр дүн гэж шүү дээ. Энэ үеийн гол одоо цөм нь бол Батанд гинцэрлэг юм байна тийм ээ. Энэ одоо авралын од шиг санагдаж шүү дээ. Ер нь гэхдээ яг байгалийн жамаараа устж байгаа цэцэг ургамлууд гэж бас байдаг уу? Бага. Ямар ч аврал авахгүйгээр одоо байгаль дээр одоо бид нар 1000 арчилж тортоод урахгүй ургамлын тоонд маань бол одоо энэ алтан хундаг маань орж байгаа. Ерөнхийдөө бол эволюцийн бууралтанд орсон гэж үздэг. Үрээ өгөх чадваргүй болчихсон. Тэгээ зөвхөн вегетац гэдэг нэг үнцний биеийн үнцээрээ л үрждэг. Тэгэнгүүт тэр үржиж байгаа үнцээрээ ургаад үржиж байгаа экологийн орчны хуур ажилд ороод ч юм уу эсвэл гадны нөлөөтэйгээр өртчих юм бол тэр ургамал маань дахиж урахгүй болчих.
нэг өсөн байгаль дээр устж үгүй болж байгаа гэсэн. Тэр бас тийм ээ. Тийм. Би одоо говийн хүн л дээ. Тэр говийн одоо цэцэг сургамлуудын талаар асуумаар байна. Одоо яг одоо яг байдал ямар байгаа юм, одоо ер нь аюулын харанга дэлдэж ийн үгүй юу? Би тэнд ургаж байгаа цэцэг сургамлууд ургамлыг ерөөсөө баатарлаг ургамлаг гэж боддог шүү дээ. Тэрийг халуун, тэрийг чиггүй орчинд. Тийм, тэсэд гараад ирдэг. Тэр одоо ямар юм бүрдгээрээ тийм төсвөртэй болдог байна. Байгалийн нэг тийм нөө миний байх шиг байна. Тийм, миний өмнө ярьсанчлан нөө хүчил төрх нөө фотосинтезийн процесс гэж ярьсан шүү дээ, тийм. Тэнгүүд дэлхийд дээрх байгалийн ургамлууд хэд хэдэн хэлбэрийн хүчил төрөгчийн нийлэгжүүлдэг процесстэй байдаг, үйл явцтай. Одоо говийн ургамлууд ихэвчлэн кам фотосинтез, альсвал C4 гэсэн фотосинтезтэй байдаг. Тэр процесс нь яадаг вэ гэхлээр халуунд одоо халууны улиралд бол юу яадаг? Навчныхаа амсрыг хаагаад бүр ингээд чиг хадгалж байна. Чиг хадгалцдаг. Одоо яг ярих юм бол одоо байшингаар ярих юм бол цонх порчго бүгдийг ингээд хаагаад ямар ч нөгөө агаарын солилцоо байхгүйгээр өөрийнхөө сэрүүн нөхцөлийг ингээд хадгалаад аваад байдаг. Одоо нөгөө зөвхөн тэр орчныг хатаахгүйгээд одоо тэр навчаагаа бүхэлд нь аварч үлдчихэж байгаа гэсэн. Тэгээд жоохон агаарын температур буураад тэгээд чигийн одоо шөнө орой болсон үед нээгээд хүчил төрөгч үйл ажиллагаагаа явуулаад эхэлдэг. Тэгжиж тэд нэр өөрсдийгөө авч үлдчихэж байгаа. Тэр процесс нь. За нөгөө талаас нь асуухад цэцэг сургамлын одоо шин төрөл зүйл бүрдэж бий болдог тийм процесс явагдаж байгаа юу байдгүй. Энэ бол шинээр шин зүйл үүснэ гэдэг бол нөө эволюцийн урт удаан хугацааны үйл явц юм байна. Харин шинжлэх ухаан дээр шин зүйл нээн гэдэг бол арай өөр. Одоо жишээ нь хэд одоо энэ ургамал байлаа гэхэд энэ ургамлыг эхлээд ургаж байгаа нөхцлөөс нь эхлүүлээд судлаад тэгээд дахиад тухайн ургамлаа задлаж үзэн тэг бүх бичиглэлийг хийн өөр бусад ижил төстэй зүйлүүдтэй нь харьцуулж харна. Тэгээд эндээсээ ялгаа гараад энэ үнэхээр газар зүүн тархацсан өөр юм байна, ургах орчин нь өөр юм байна, шинж тэмдэг нь өөр юм байна, өмнө нь ерөөсөө хүн нэрлж байгаагүй юм байна, шинжлэх ухаанд энэ бичигдэж байгаагүй юм байна гэдэг олон шалгууруудыг давж иж энэ байгальд бол одоо ургаж исэн юм байна. Энийг бол шинжлэх ухаанд шинээр бичиж гээд шинээр бол ургамал бичиж байгаа. Тэгэд нэг тийм статистик тоо байдгийн. Одоо энэ дэлхий дээр одоо шинэ ургамал нэгдэж амжихгүйгээр жилд нэгдэж амжихгүйгээр 2000 зүйл ургамал устж байгаа гэдэг тийм статистик тоо бол байгаа. Дэлхийн нийтээр бол ургамал судлаачид ч гэсэн энийг хүлээн зөвшөөрдөг. Тийм. Тэгэхээр бас их л анхаарах хэрэгтэй юм байна. Зүгээр байгалийн юм гэж зөнгөөр нь хайж болохгүй юм байна тийм ээ. Судалгаа хэрэгтэй. Одоо тэднийг алийн аваж үлдэх, алийн одоо алтан бонд болгож аваж үлдэх үү гэх том бодлого явуулдаг байна л да. Яг одоо энэ талаас харахад ботаникийн сүрэлэнгийн бодлогын хүрээнд шил алтан бонд авчираад энд амгалтанд автсан байна гэдэг шиг өөр ямар ургамал байна. Манай хүрээлэн бол байгалийн ургамлын за амьдаар нэг хадгалж байгаа тийм хамгаалтанд аваад хадгалаад дахиад хатаацсан цуглуулгатай. Одоо Монгол орны бүх аймагуудаас цуглуулсан ургамлуудыг өөрсдийн ургамлын сандаар хадгалж тэрнийг судлаад тэгээд дахиад ажиглалт судалгаа хийх шаардлагатай бол тэндээсээ цэг мэдээлэл хараад тухайн газар нь очиж байна уугүй юу гэдээ бас бүртгэх тийм боломжтой тийм сан байдаг. Дахиад нэг хэлбэр нь бол үрээр нь хадгалдаг байгалийн ургамлыг үр хэлбэрээр нь хадгалж одоо үрийн сан үүсгэн би үүсгэсэн явж байгаа. Тэгэхээр ургамал доктор Тайгар одоо үнэхээр Монгол орны сонирхолтой цэцэг ургамлын талаар хөргөн таны мэдхэн сурчлагын сайхан ном бичсэн байсан. Би одоо дахин одоо тодорхойл дэвшүүлээ. Тэгээ ер нь цэцгийг яагаад хүн хайрлах хэрэгтэй юм бэ? Цэцгээр дамжуулж хүн одоо өөрийнхөө хамгийн жаргалтай, хамгийн сайхан сэтгэлээ одоо
бивэндээ түгэж штэ. Тэгээд энэ бол их том соёл гэж бодож байна. Цэцэрлэгийг хайрлах өшөө одоо үсрэх шалтгаантай юу вэ? Байгалийн ерөөсөө нэг зүйл болгон нэг үнэт зүйл. Бид нар ч гэсэн байгалийн нэг бүтээгдэхүүн тий Homo sapiens гэдэг зүйл шүү дээ. Тэгэхээр энэ яг байгаль дээр бол бүгд яг ижил төвшөнд ижил хэрэгтэй байх ёстой. Хэн чинийгээ устгаж үгүй хийх ёсгүй. Байгаль судлаачид ер нь бол тийм үзэл бодолтой байдгийн. Тэгээд дахиад нэг юм нь болохоор энэ бүх зүйлүүд өөр өөрсдөө бие биентэйгээ харилцан үйлчилж идэг. Экосистемийн эргэлтэнд орж идэг. Аливаа нэг зүйл нь байхгүй болчвол тэр зүйлийн хүлээж исэн үүрэг тий гүйцэтгэж исэн үүрэг хариуцлага нь байхгүй болонгууд дахиад нэг өөр зүйлэндээ тэр нь дарамтлаад эхэлдэг. Гэх мэтчлээ ингээд явсаар хагаад байгалийн тэнцвэрт байдал алдагдаад явцдаг. Тийм болохоор ер нь бол байгаль дэлхий дээр илүү зүйл гэж юу ч байхгүй харин хүмүүс л өөрөө жоох илүүдэд байгаах те нөгөө тэр муухай тэр сайхан гэж ялгаал зөвхөн өнгө үзэмжээр нь ялгаад байдаг боловч өнгө үзэмж шалтгааллахгүйгээр бүх зүйл бол байгалийн бүх зүйл бол сайхан зүйл. Яг өөрөө чинь эрдэм билгээний сэдвт ажил ямар ажил байна? Одоо миний сэдвт ажил бол өмнө нь ярьсанчлан яргуу гэдэг тэр ургамлын талаар судалдаг юм байна. Тэгвэл их ойролцоол юм сонирхдаг юм байна тийм ээ. За одоо ингээд үнэхээр сонирхолтой сэдвээр ярьж өгсөн энэ одоо талархаж байна. Тэгээд цэцгийн тухай ярина гэдэг чинь өөрөө түрүүн хэлсэн одоо ертөнцийн залуу насны тухай, ертөнцийн сав шим ертөнцийн балбармын тухай ярьж байгаа юм шиг жаргалтай сайхан байна л да. Тэгэхээр ийм сайхан зүйлээр одоо өөрөө ажилладаг юм байна. Яргуу шиддэг юм байна, судалдаг юм байна. Миний одоо дуу шүлгийн одоо гол одоо дүрслэгдэхүүний нэг нь яргуу байдаг. Бас тэгэхээр гол сайхны мэдрэмж яваад бас ойролцоож яж магадгүй юм шиг байна. За ингээд өнөөдрийн манай нэвтрүүлэгт оролцож таны мэдгүй шинжлэх ухаан, таны мэдгүй сонирхолтой номныхаа тухай тайлбарлаж өгсөн, ярьж өгсөн танд баярлалаа. Энэ номыг бас олж уншихдаг хэцүү болцсон. Бараг байхгүй болчиход байна тийм. Надад төрлөө байхгүй шүү дээ. Тэгэхээр юм одоо цахим хэлбэрээр бас тавих юм уу тийм бодгол хэрэгтэй юм байна да тийм ээ. Тэгээ байгалаа хайрлахын тулд бол их байгалаа хайрлахын тулд цэцгээ хайрлахаас л эхэлнэ гэсэн юм бил дүгнэлтэнд хүрчихсэн шүү дээ. Сайхан байна. Байгаль дэлхий дээр дөнгөж ургаад гарч ирж байгаа цэцгнүүд дээр гიშгэж болохгүй, очоод таслаж болохгүй. Тэгээд аль болохоор өөр нь л байлгаад зайлшгүй явах шаардлагатай бол жоохон тойротч болтгоо явчаарай л гэ. Тийм. Тэгээд цасан дундаас ингээд цоолоод гараад ирсэн хөх яргоог үзэхэд хайр хүрээд идэг шүү дээ. Ямар баатарлаг, ямар гоо сайхан, ямар амьдралын төлөө тэмүүлдэг гэж ингэж боддог. За ингээд өөрөө чинь эрдэм билгээний ажилд амжилт хүсье. Баярлалаа. Цэцэг бол гайхалтай сайхан, гоо сайхны мэдрэмжээ. Энэ бас байгаль эхтлэгийг ойлгох том түлхүүр, том ухтгун гэж ингэж бодож байна. За шинжлэх ухааны таны мэдхүйн судлахтун нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар үгээр дуусаж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.